Өдрийн мэндээр. За өнөөдөр YouTube сувгийг худалдаж авч болох уу үгүй юу гэсэн бичлэг хийн. YouTube сувгийг хүнээс худалдаж авч болох уу үгүй юу гэсэн бичлэг хийн. За энэ бичлэгийн өмнө миний Facebook Messenger ажиллахгүй болтсон байгаа. Одоо дахиад нэг 4-5 хоног тесчих юм бол ажиллана. Тийм болохоор миний Messenger руу бичсэн хүмүүс би уншаад байгаа боловч хариу өгөх боломжгүй тийм ээ. Тийм болохоор жоохон хүлээгээрээ 4-5 хоногийн өмнө би хариу өгч эхэлнэ гэсэн. 4-5 хоногийн дараа. За одоо үндсэн бичлэгэнд оръё. YouTube сувгийг худалдаж авч болох уу үгүй юу? Нэгдүгээрт болно, хоёрдугаарт болохгүй. За өнөөдөр яагаад гэдгийг тайлбарлаж өгнө. Яагаад гэвэл ялангуяа манай хүүхдүүд над руу 18 хүрээгүй хүүхдүүд маш их орж ирдэг. Залуучууд сайн сонсож авна. Ямар нэгэн мөнгөөр хүнээс сувг худалдаж авахаас өмнө яагаад болох вэ, яагаад болохгүй вэ гэдгийг мэдэх ёстой. 1. Яагаад болно вэ? За манайхаа юунд нь болоод YouTube сувгийг худалдаж авдаггүй гэвэл нэгдүгээрт нь дагагч аягүй сайтай, хоёрт нь үзэлт аягүй сайтай сувгийг л хүнээс худалдаж авч байгаа тийм үү? За гэхдээ тухайн хүний YouTube сувгийг сайн судлаагүй байж худалдаж авч болохгүй. Одоо би энийг яг дараалалаар нь яагаад гэдгийг тайлбарлаж өгье. За яагаад би эхлээд болно гэж хэлсэн бэ гэвэл хэрвээ та тэр хүн чинь танд өөрийнхөө YouTube сувгийг Google аккаунттайгаа хамт өгж байгаа бол болно. За гэвч энд асуудал байдаг. Одоо энэ ингээд миний YouTube сувг байж байна. Тийм үү? Одоо би өөрийнхөө YouTube сувгийг гаргасан байж байна. Энэ баруун дээд өнцөг дээр M гэсэн өөр аккаунт байна. Өөр аккаунт буюу миний Google аккаунт гэсэн үг тийм. Тэгээд энд би хайлтан дээр нь туул мэгмэр гээд өөрийгөө хайгаад энэ рүү ороод ирсэн байна. Тэгэхээр би энэ аккаунт энэ YouTube аккаунт биш ахна шүү дээ. Би энийг зүгээр хайлтаасаа гаргаад тавьсан. Тэгвэл энэ M үсэгтэй байгаа Google аккаунт өөрийн гэсэн мэйл хаягтай, өөрийн гэсэн YouTube сувгтай. Энэ миний туул мегмар гэсэн YouTube сувг, өөрийн гэсэн Google аккаунт, өөрийн гэсэн Google мэйл, нэг л энэ аккаунт. Тэгэхээр энэ дээр би юу гэж хэлэх гээд байна вэ? Google аккаунт өөрөө өөрийн гэсэн YouTube-тэй, өөрийн гэсэн мэйл хаягтай. Тэгэхээр энэ миний туул мегмар, энэ дээр баруун дээд өнцгтэр байгаа M2 хоёулаа өөр YouTube сувгтай байх. Өөр мэйлтэй байх. Энийг ойлгосон тийм ээ. Тэгвэл одоо юу гэж ойлгох вэ гэвэл та хүнээс худалдаж авах гэж байгаа бол тэр хүний энэ Google аккаунтыг анх эхлээд нээсэн мэйл хаягаар нь орж үзнэ гэсэн үг. Тэгэхээр тэр хүн танд зарах гэж байгаа Google аккаунтаа YouTube сувгаа хизээ нээсэн байсан бэ гэдгийг мэдэх ёстой. Айгүй бол 10 жилийн өмнө нэг мэйл хаягаар YouTube нээгээд тэгээд тэр мэйл хаягаар орж чадхаа болцсон байвал энийг худалдаж авахд маш эрсдэлтэй. Яагаад гэвэл тэр аккаунт руу та орж чадахгүй байх гэдэг чинь тэр аккаунтны YouTube-ыг та өөрөө удирдах чадахгүй гэсэн. Сайн сонсоорой тийм. Тэгэхээр манайхан нэг юм ерөөсөө ойлгодоггүй. Google аккаунт гэдэг чинь нэг л мэйл хаягтай. Миний энэ одоо туул мегмөр гэдэг YouTube сувгны аккаунт нэг л байна. Энэ бол миний үндсэн мэйл. Дараа нь би хэдийг ч нээж болно. Гэхдээ тэр дараа нь би 10-ыг 20-ыг 30-ыг ч нээж болно. Гэхдээ тэр чинь миний үндсэн мэйлэн дээр eraser буюу запаас болж орж ирдэг. Тэрнээс биш би үндсэн мэйлээ өөрчилж чадахгүй. Нэг л нээсэн бол тэгэл өнгөрөө. Тэгэхээр тэр үндсэн мэйлээр нээсэн YouTube сувг бол яг тэр мэйлээрээ л байна. За тэрийн тэгвэл та нар яаж мэдэх вэ? Би тэгвэл яаж мэдэх вэ? Одоо тэг манайхан юу гэж надад худалдахдаа би танд энэ мэйлийг өгчийгээд нэг эсвэл би таны мэйлийг чи өөрийнхөө YouTube-тэй ингээд
холбоод өгчий гэж хэлэх нь шүү дээ. Тэгэх юм бол миний мэйл тэр худалдаж авсан YouTube сувгны запас нь болно, эрзээр нь болно. Гэхдээ үндсэн мэйл нь болж чадахгүй. За үндсэн мэйлийг би мэдэхгүй бол тэр лөө орох нууц өв, тэр лөө тэр нь бичигдсэн мэдээллийг мэдэхгүй бол эрзээр юу ч шийдэж чаддаггүй. Хизээ шийдэж чадахгүйг л яг мөнгө авах буюу монетизашн хийх үед болдоггүй. Хэрвээ тэгэхээр тухайн хүн танд өөрийнхөө анх удаа нээсэн, бүр анх удаага нээсэн мэйл хаягаа нууц өгтөнд өгсөн бол та тэр лөө н орж иж өөрийнхөө мэдээллийг зөв бичдэг. За тэр нь хаанд байх вэ гэвэл одоо энэ дээдл тэр энэ M үсгтэй энэ болохоор одоо запас буюу зүгээр л нээсэн мэйл байх нь тийм үү? Тэгэхээр яг энэ дээр дараад үзэхдээ зэрэг энэ доотлол дээр account Google гэдэг энэ үжи. Одоо та нар харж байгаараа бас модерет канал гэсэн одоо сувгаа үзье гэж байгаа тийм үү? Тэгэхээр энэ туул мегмар минийх энэ бол энэ запас авах. Ингэж гарч ирдэг. Тийм байгаа ч хоёр өөр сувг. Энэ дээр дараад энэ аккаунт Google гэдээ оронгууд зөвхөн энэ мэйлний л нэр, овог, адрес, утасны дугаар, хаанаас орсон бүх юмуд энд байж. Тэгэхээр би хүнээс худалдаж одоо жишээлбэл би тийм юм болохгүй байх гэж бодож байна те. Би өөрийнхөө энэ YouTube-ыг та нарт яах гэж байгаа болвол зарах гэж байгаа болвол одоо энэ нэг миний одоо энэ рүү би танд энийг энэ сувгтай холбоод өгчих гэх нь буруу болох нь шүү дээ. Ягаад гэвэл энэ Marcior гэсэн энэ мэйл чинь өөрийнх нь сувг байдаг байна. Тэгэхээр чинь би одоо эннийхээ бүр нууц үгийг хамгаалтуудыг танд өгөхгүй бол та угаасаа миний энэ дотор байгаа мэдээллийг өөрийнхөө нэрээр өөрчилж чадахгүй гэсэн. Айгуу сайн тайлбарлаж өгч байгаа шүү хүмүүст. Тэгэхээр одоо энэ дээрээс дүгнэлт хийгээд үгүй. Та хэрвээ худалдаж авах гэж байгаа бол энд дараад энэ аккаунт Google гэдэг рүү ороод энэ урт талын одоо энэ урт талд байгаа энэ мэдээллүүдийг дарж үзчихээж энэ хамгийн дээрээсээ хоёр дахь нь болохоор за орсоор бичиж би лична информац гэсэн энэ дотор яг энэ мэйлний нэр хаяг байгаа. Тэгвэл яг энэ мэйлээр нь орж иж би өөрийнхөө овог нэрнүүдийг биччихээж л энэ YouTube сувг минийх болох нь ш. Одоо энэ YouTube сувг минийх болох нь. Тэрнээс ш түрүүний миний туул мэгөр гэсэн YouTube сувг минийх болж чадах. Ягаад гэвэл би өөрийнхөө нэр овгийг сольж чадахгүй учраас. За тэгтээ зэрэг энэ өөрийнхөө овог нэрийг, утасныхаа дугаарыг, энэ доотлол дээр энэ төрөвчний зурган дээр өөрийнхөө банкны картыг, тэгээд нөгөө гэрийнхаа хаягийг биччихээж л би бүрэн эзэмшигч нь болох нь. Тэгтэл танд зарж байгаа хүн чинь би энэ мэйлээ чи ерөөсөө нууц үгийг мартсан гэд хэлхэл юм бол тэгээд та тэрийг эзэмшиж чадахгүй нь шүү. Эхнийх нь. За хоёр дахь нь яагаад худалдаж авч болохгүй вэ? Жишээлбэл миний YouTube сувгийг хүн авлаа гэж бодъё тийм үү? За миний YouTube сувгны зорилго болох зэрэг энэ дээртлэр гэж тий. Биткойн болон крипто зах зээл сонирхогчид YouTube сувгтай болох тухай интернетэд ажиллах боломж ирсэн. Тэгэхээр дараагийн худалдаж авсан хүн нэгдүгээрт миний энэ түрүүчийн ажиллаж исэн сувгнуудыг үздэг хүмүүсийн энэ л одоо сонирхолтой сувг гэсэн үг тий. Тэгэхээр чи хэрвээ худалдаж авчингуудаа би одоо шал өөр юм хийгээд эхлэх юм бол нөгөө миний энийг үзчихсэн сувгийг дагжсэн үзчихсэн хүмүүс маань ингээд хаяа явцдаг. Тэгвэл энд одоо жишээл 11 мянган дагагчтай байсан бол ядаж 5-6 мянган ч гэдэг юм уу те. За энд бол мэдээж одоо итгэхгүй болцсон гэсэн үг. Ягаад гэвэл сонирхолгүй болцсон гэсэн үг. Тэгэхээр энэ тоо бол надад 11 мянга байгаа боловч миний одоо яг крипто валютыг сонирхдаг хүн бол нэг 110 210 байх нь шүү дээ 110. За аялал зугаалга сонирхдаг хүн бол одоо 200 хүн л байх нь шүү дээ. Тэгтэл та хүний 11 мянган дагагчтай сувг авчна гэдэг чинь тэр хүний үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй бол тэр дагагч нар таныг дараа нь давхаа болно л гэсэн үг.
Тэгэхээр энэ дээр бас нэгдүгээр хууртагдаж болохгүй. За хоёр дахь айгүй гашуун юм нь юу гэвэл би сая нэг хүний юг харж байхад одоо жишээлбэл ингэдэм юм байна. YouTube сувг зарж байгаа хүмүүс жоохон хүн чанартай байх ёстой гэж би боддог. Хэрвээ та өөрийнхөө YouTube сувгийг зарж байгаа бол хүн чанартай байх ёстой. Яагаад гэвэл одоо 5 жилийн өмнө, 10 жилийн өмнө хүмүүсийн YouTube сувг нээх гэж хүн дандаа үзэгчдийг юу сонирхож гэнэ үү гэдгийг судалдаг байх ёстой шүү дээ, тийм үү? За тэгвэл хүмүүс хамгийн их юуг үздэггүй гэвэл хошин шог, тий? Янз бүрийн Facebook-ийн хэрүүл зодон маш их одоо хэрэг төвөг иймэрхүү юмнуудыг маш ихээр үздэг. Манайхны Монголын үзэгчдийн статистикийг нэг миний таньдаг залуу гаргасан байсан. Ерөөсөө геймт хэрэг одоо хэрүүл тий тэгээд за яг зохиол их сонсдсон байлээ. Тэгээд подкастууд үзсэн байлээ. Тэгээд ийм юмнуудыг маш их сонирхдог гэсэн. За хошин шогийн тоглолтуудыг одоо 10 жилийн өмнө, 5 жилийн өмнө, 6 жилийн өмнө их үздэг байсан юм байна. Тэгэнгүүт тэр хүмүүсийн хамгийн их үздэг юмнуудыг татаад суулгацсан болвол энэ сувг яаж харагдах вэ? Үзэлт айгүй өндөртэй харагдана. Жишээлбэл одоо Facebook дээрээс нэг актер бичлэг татаад тий YouTube сувг дээрээ татаад авчлаа гэж бодоход хүмүүс тэрий чинь нөгөө их үзнэ гэсэн үг. Тэгэхээр ингээд үзэлт айгүй их юм шиг харагдчихаа. Гэхдээ энэ бол таны юм биш. Энэ бол нөгөө зохиогчийн эрх гэсэн. Жишээлбэл та ямар нэгэн концертны бичлэг ч юм уу те ямар нэгэн ай ч юм уу ингээд тэр YouTube дээр татцсан байх юм бол хүмүүс их үзэн сонсон гэвч энэ бол та бол эзэн биш. Зохиогч нь өөр хүн. Тэгэнгүүт нөгөө хуурамч үзэлт гэдэг юм гарч ирж байгаа гэсэн. Хуурамч үзэлт. Юу гэсэн үг гэвэл хүний юмыг авчраа тавьсан тэрийг хүн их үзэж байгаа гэсэн үг байна ш. Тэрээс миний өөрийн хийж байгаа юм бол биш байна. Тэгэнгүүт худалдаж авч байгаа хүн тэр бичлэгнүүдийг ингээд шалгаж үзэх юм. За энэ бичлэг бол яалтж байхгүй ямар ах нь вэ? Энэ хүний миний бичлэг. Одоо жишээл энэ бол би өөрөө бичсэн бичлэг. Энд ерөөс өөр хүний юм байхгүй. Гэтэл худалдаж авч байгаа хүн хэрвээ энэ дотор өөр одоо концерт, хошин шогийн тоглолт, янз бүрийн хэрүүл, уруул, эсвэл телевизийн юмнууд оруулсан байх юм бол нөгөө монетизейшн хийхээр чинь зохиогчийн эрх зөрчигдөөд энэ яах нь миний биш болоод ингээд би монетизейшн хийх боломжгүй болчихно гэсэн. Тэгэхээр худалдаж авахаасаа өмнө контентийг эхэлж харах нь шүү дээ. Энэ өөрөө хийжсэн байх уу? Эсвэл хүний юмнуудыг татсан байх уу? За хэрвээ монетизейшн хийгээгүй үед энэ бол хамаагүй. Монетизейшн хийгээгүй юу ч татсан байсан, хэдэн ч дагагчтай байсан, хэдэн ч үзэлттэй байсан хамаагүй. Зохиогчийн эрх зөрчсөн байсан ч хамаагүй. Харин та худалдаж аваад тэгээд худалдаж авчаад одоо яг нөгөө контент чинь үзэлтэнд гүйцээд монетизейшн хийх гэхдээ зэрэг таны бүх бичлэгнүүдийг шалгаж эхэлдэг. Тэгэнгүүт тэнд чи ерөөсөн бичлэг болгон яах нь зохиогчийн эрх зөрчигдсөн байна. За тэгвэл та надаас та нар ингэж асууж магадгүй. Хүмүүс зөндөөл тэгэл тавьцсан айгүй том инфлюенсерүүд байдаг штэ гэд тий. Тэгвэл тэд нар яадгүй гэвэл нэгдүгээр тохиролцсон байдаг. Тохиролцсон гэж юу гэвэл нөгөө нэг таны оруулсан бичлэгнээс олсон мөнгө чинь нөгөө тэр анхных нь зохиогч руу мөнгө чинь явдаг гэсэн. Мөнгө хуваалцах нь шүү. Танд бол нэг хэдхэн хувь нь тань руу нөгөө бараг ихэнх хувь нь тэр хүн рүү явчихдаг гэсэн. Тэр цаад одоо жишээлбэл ямар нэгэн концерт тавьсан байлаа гэхэд концертны зохиогч нь зөвшөөрч байгаа тохиолдолд тэгж болдог. Хэрвээ тэр хүн зөвшөөрөхгүй болвол таны нөгөө сувгч нь дүрм зөрчсөн болдог. Жишээлбэл одоо надад тийм хэд хэдэн тохиолдлууд миний мэйл хаяг руу таны энэ бичлэгийг одоо нөгөө өөр YouTube сувг дээр тавьсан байна гэсэн бичиг ирдэг гэсэн. Мэйл ирдэг гэсэн. Тэгэнгүүт би жишээлбэл цаад тэр хэрэг зөрч одоо миний бичлэгийг тавьсан хүн
мөнгө авч байгаа бол над руу мөнгө нь орж ирэх юм. Мөнгө авахгүй байгавал тэр хүн миний зохиогч эрхийг зөрчиж ирэх гэсэн. Тэгэнгүүт үндсэн зохиогч маань тэр хүн рүү эсвэл та YouTube устгах, сувгаа устгах, эсвэл би таныг блоклоо, эсвэл би YouTube-д одоо нөгөө гомдол бичлэе гэсэн ийм 3 хариу байд. За надад тийм тохиолдол зөндөө байсан. Би болохоор тэр хүн рүү мэйл биччихдэг тий. Та миний одоо нөгөө YouTube сувгийг ашигласан байна, сувгийн бичлэгийг ашигласан байна. Та энийг устгахгүй бол таны сувганд одоо нөгөө хаагдах аюултай шүү гэж биччихдэг. Тэгэнгүүт нөгөө хүн өөрийнхөө сувган дээрээс алхацсан байдیں۔ Тэгвэл цаад хүн хэрвээ monetization хийцэн одоо жишээлбэл миний үндсэн бичлэгнээс 30% ашиглаад тайлбарлаж байгаа тохиолдолд мөнгө авч болдог. Цаад хүн. Ягаад гэвэл миний бичлэгнээс яах нь энэ хүн ингэж ярьсан байна. Би энэтэй ингэж зөвшөөрөхгүй байна. Би энэ хүнийг дэмжиж гин гэд бичиж байгаа үед бол зөвшөөрдөг. Гэхдээ monetization хийсний дараа энэ нөгөө тэр зохиогчийн эрхийн хуваагдал болчихдог. Гэхдээ нөгөө нэг үндсэн бичлэгнээс нь 30-аас доошоо хувийг авч хэрэглэхийг зөвшөөрдөг. Тэгэхээр одоо тэр нэг тайлбар хийгээд байгаа, кино тайлбар хийж байгаа хүмүүс ч юм болохоор яг тэр нөгөө нэг хувинд нь одоо жишээ цагийн бичлэг бай, цагийн 30%, 10 минутын бичлэг бай, 10 минутын 30% байсан. Дотор нь зургийг аваад жоохон жижигхэн бичиглэл аваад тэгээд тайлбар хийж юм уу орчуулж тавьдаг байх нь шүү дээ. Тэгэх юм бол зөвшөөрдөг. Тэрнээс биш 100% гэд гараад ирдэг. 100% таны бичлэгийг ашигласан байна гэсэн мэйл ирдэг. Тэгэхээр одоо та нар энэ тайлбарыг ойлгосон баг тийм үү? Заавалчгүй худалдаж авахаас өмнө энэ хүний сувган дотор ямар бичлэгнүүд байна вэ гэдгийг эхэлж орж харах нь шүү дээ. Эцэст YouTube сувг гэдэг маань миний хийсэн бүтээлэл болохоос биш хүний имийг хийж болохгүй тийм үү? Заавалчгүй би өөрөө гар бие оролцсон байх хэвээр. Тэгжээж л надад мөнгө өгнө. Тэрнээс биш хэрвээ ингээд хиний ч хамаагүй бичлэгийг тавьчаал би дагагчийг аваад үзэгчийг аваад мөнгө аваад байдаг бол бүх хүмүүс баяжиж чинь үсттэй тий би хөдөлмөр хийхгүйгээр мөнгө авах гээд шүү дээ. За тэгэхээр одоо манай хүүхдүүд бас ийм бичлэгнүүд айгүй их байдаг тий нөгөө хүүхдтэй кинонууд одоо тэр аниме интерес ингээ хөөрхөн тасалж аваад өөрөөсөө ингээ програмаар тайлбарлаад өөрөөсөө кино шиг юм хийгээд бичиж байгаа тэр бол болно. Ягаад гэвэл тэр хүн би өөрөө гар бие оролцсон учраас би өөрөө хийж байгаа учраас. За ингээд тэгэхээр дараагийн юмнууд нь яг нь ерөөсөө цэвэр зохиогч ирэх. Тэгэхээр миний бодлоор бол YouTube сувг худалдаж авах ер нь бол нэг их актер зөвлөхгүй гэж хэлмээр байна. Нөгөө талаар яг одоо жишээлбэл би одоо энэ ингээд сувгийг зарлаа гэд бодоход тий би танд одоо ерөөсөө яг энэ туул мегмар гэдэг сувгийнхаа мэйл хаягийг нууц үгтэй өгөх юм бол та миний тэр дотор байсан бүх материалуудыг устгаад өөрийнхөө бичээд тэгээд дараа нь цаашаа энэ крипто валютын тухай энэ төр бичлэг хийгээд явах юм бол мэдээж хэрэг боломжтой. Гэхдээ нөгөө нэг энэ сувганд холбогдсон AdSense-ийг заавалж гүйцэтгэх. Ягаад гэвэл тэр AdSense чинь миний нэр дээр байгаа учраас. Тэгэхээр ямар нэгэн YouTube сувг авахын тулд одоо юу эхлээд мэйл хаягийг харах нь, дотор нь байгаа бичлэгнүүдийг харах нь, дараа нь гуравт нь энэ угаасаа monetization хийсэн байна уу, хийгээгүй байсан байна уу? Хийцэн байсан бол өөр хэрэг. Хийгээгүй байсан бол тэнд зүгээр л бүхэл дүрм зөрчсөн юмнууд байж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр та тэр хүний хуучин имийг аваад бүр хүмүүсийн шинжилээд AdSense-д холбоод тэгээд мөнгө авна гэдэг бол асар их хөдөлмөр орно гэсэн. Тэгсэнд орвол мөрөөрөө өөрийнхөө жинхэнэ овг нэрээр өөрийнхөө сувгийг нээгээд одоо яг би энэ дээр байгаа шиг энэ сувган дээр одоо би жишээлбэл яг энэ мэйл хаягаар энэ мэйл хаягн дээр утасныхаа дугаарыг бичээд энэ мэйл хаягн дээр өөрийнхөө бүх нэр ус Google аккаунт руу нөрөөд бүгдийг бичээд энэ дээр ингээд энэ 4 жилийн өмнөх одоо жишээлбэл энэ 4 жилийн өмнөх бичлэг гэхтэл олон жил болсон ч гэлээ гэсэн энэ чи миний л оруулсан бичлэг тийм энэ чи бас л нөгөө зохиогч ирэх зөрчих гээд шүү дээ. Тэгэхээр энэ байгаануудын бүгдийг устгаад тэгээд өөрөө цоо шинээр бичлэг хийгээд эхлэх юм бол энэ таны юм болно.
ямар ч асуудалгүй болно гэсэн. За зүгээр яхаа удаа ах トゥ нартайгаа дүү дүүтэйгээ ээж нь аав нь за миний хөө энийг үргэлжлүүлээд хийж гэдэг юм. Эсвэл нөгөө насан туршаагүй хүүхдүүд аавынхаа нэр овгоор бичлэг хийж явж байгаад өөрөө насан туршаагүй тэрийгэ шилжүүлэх гэж байгаа ийм тохиолдол болно. Тэгээ тэрнээс биш огт танихгүй хүний мэдхгүй бичлэгийг сувгийг авчаад дараа нь тэрийг янзалж аавна гэдэг бол өстой хотлоо. За ингээд ойлгосон болвол миний төрөөчийн YouTube-тэй холбоотой маш их олон бичлэгнүүд байгаа тийм та нар өөрсдөө мэдж байгаа. Энэ плейлист руу ороод тэгээд өөрсдөө тэр YouTube-тэй холбоотой анхааруулсан бичлэг зөндөө байгаа. Тэрийг ороод үзээрэй. Тэгээд бүр ойлгомжгүй бол миний Facebook-ыг гайгүй болохоор над руу бичээрэй. Тэгээд асуух зөвлөх юм байвал ярилцъя тийм ээ. Тэгээд тэгэхээр өнөөдрийн би дүгнэлтээ хэлэхэд зүгээр яг миний хувийн зүгээс надтай маргалдах хүн байгаа л бах тий. За би худалдаж аваад зүгээр сайхан ажиллаад яваалаа гэх. Тэгэхээр ийм миний төрөөчийн урд ярьсан асуудлууд байхгүй болвол тэр мөнгө төлөөд худалдаж авах нь хамаа байхгүй тий. Тэр бол хувь хүмүүсийн зарж байгаа хүний ч ирэх худалдаж авч байгаа хүний ч ирэх гэвч та анханасаа мэдлгүйгээр ийм нюансуудыг мэдлгүйгээр ийм асуудлуудыг мэдлгүйгээр хүний юм худалдаж авсан бол танд маш их ажиллагаа орно шүү гэдгийг хэлэх гэсэн. За бүгдэнд нь баярлалаа. Баяртай. Хөөе дагаараа лайк дараарай. Намайг дэмжээрэй, сувг мөвгөний дэмжээрэй. За баярлалаа.